Patrol Grassland компани 2020 онд үүсгэн байгуулагдсан. За манай компани болохоор малын гаралтай хаягдл өгөх тосыг цуглуулан боловсруулж бүгд найрамдах хятад улс руу экспортлдог. За 2020 онд анх үүсгэн байгуулагдаад малын гаралтай хаягдл өгөхийг манай компани хувьд MLT захаар малын үйлдвэрүүд нядалгааны газруудаар авч явах хөдөл малын өгөх бол хаягддаг хог байсан. За тэгвэл өнөөдрийн байдлаар 1 кг малын гаралтай өгөх маань болохоор 500-аас 600 төгрөг болтол өссөн байна. Монгол улс маань 70 сая хүн малтай. За үүнээс жилдээ 15-аас 20 сая мал нядлагдаг. Ингэж бодохоор Монгол улс маань жилдээ 150 мянган тонн ерөнхийдөө малын гаралтай хог хаягдл гардаг гэж тооцоо байдаг. Бидний хувьд болохоор томоохон аж ахуйн нэгжүүд, махны үйлдвэрүүд мал нядалгааны газруудаас бол одоо сүүлийн 3 жил аваад байгаа болохоор мал нядалгааны газрууд өөхөн бол хаягаан болцсон. За хаягаан болоод манай компани тушааснараа тэрийг нь манай компани боловсруулад бүгд найрамдах хятад улс руу экспортлож валютын орлого оруулж ирж байна. Гэвч бүх одоо томоохон үйлдвэрүүд бол ингээд хөвшээд одоо ингээд тусч байгаа боловч одоо иргэд өрхөд болохоор энэ малын гаралтай өөхөн хаяад байна. За жишээнийг бодох юм бол Монгол улсад нийт 1 сая өрхтэй гэж тооцоолоод үзэхээр 500 мянган өрх нь болохоор Улаанбаатар хотод, 500 мянган өрх нь болохоор орон нутгад амьдарч байна. Одоо нэг айлаас дунджаараа одоо 3 кг өөхөө бодох юм бол Улаанбаатар хотод бол 1500 тонн ерөөдөө малын өөх ингээ хаягдж байгаа гэсэн үг. За ингээд тэгэхээр манай компани хувьд болохоор өөрсдөө хэмжээгээр бол ямар ч хэсэн өөхөн тушаа айныг хэрэгжүүлээд Улаанбаатар хотын томоохон цэгүүд дээр зар тавьж байгаад бид нар бол өөхийг цуглуулж байна. За өнгөрсөн онд бид нар бол 400 тонн өөхийг бол ерөнхийдөө ингээд өөхөн тушаа айнаар авсан байдаг. За гихсэн хэдий ч манай ганцхан ингээд аж ахуйн нэгжийн хувьд бол одоо ингээд Улаанбаатар хотод байгаа сая 600 мянган хүн ам ойролцоогоор 500 мянган өрхөөс бол бүх одоо ингээд хаягдаад байгаа өөх хаягдл өөхийг бол авах боломжгүй болчиход байгаа. За энэ дээр бид нар болохоор төр засагтайгаа болон хувийн хвшлүүдээр ингээд хамтраад тэгээ Улаанбаатар хотод ингээд хогны цэг бий болгоод тий энэ дээрээс ингээд цуглуулж авах юм бол энэ их хаягдаад байгаа 1500 тонн хаягдл өөх маань хаягдаж тий хог хаягдл болж тэгээ байгаль орчныг бохирдуулахгүй дээрээс нь Монгол улсад эдийн засгийн эргэлтэнд оруулж идэв одоо өрхөөд маань өргөсөн орлоготой аж ахуйн нэгжүүд маань өссөн валютын орлого орох боломж нэгдээд байгаа. За энэ дээр гэхдээ ганцхан манай компани хувьд ингээд одоо өөхийг ингээд аваад бол тийж барахгүй чадахгүй байгаа болохоор энэ дээр ерөнхийдөө бүгдээрээ тий олон нийтээрээ нэгдэж энэ хог хаягдлын менежмент дээр маш сайн зөв менежмент хийх юм бол одоо Монголын хувьд бол шил, лаз, галгаруут эднийг ингээ ангилаад байгаа байхгүй юу? Бусад ингээ хогийг бол гэр ахын хогийг бол ингээ шууд хайчиж байгаа. За энэ дээр улам наривчлаад бид нар тий яс тэгээ дээрээс нь малын өөх эдрийг ингээ ангилж аваад ингээ боловсруулах юм бол энэ бол эргээгээд Монгол улсын хэмжээнд хэрэгтэй. Гэхдээ яг одоо манай Улаанбаатар хотын иргэд болон өрхүүд бол яг энийг бол 100% бүгд мэдэхгүй байна. Бас ангилахгүй байна. Хамаагүй шууд хайчаад байна. Энийгээ бүгдээ ингээд ангилаад баг ангилаад одоо юу тийм тий 5 жил 2-3 жилийн дараа гэдэг ингээд ангилагдаад нийгмээрээ ингээд энийг янзалж чадах юм бол бид нар нэлээдэн томоохон асуудлыг шийдэж чадах гарцал байгаа.